Монгол улсын гадаад бодлогын төв азууж гэсэн гадаад бодлого бол бүрэн бүтэн болсноороо энэхүү айлчлалын онцлог нь бас харагдаж байгаа. Ерөнхийлөгч өнгөрсөн 5 жилийн хугацаанд Төв Азийн бусад бүх орнууд руу өөрөө айлчилсан. За энэ эдгээр одоо улс орнуудын ерөнхийлөгч нарсан манай улсад бас хариу айлчлал хийсэн ийм одоо бүрэн бүтэн гадаад бодлого болж цогцороо одоо яг хэрэгжиж байна. Энийний одоо гол үр дүн нь юугаар харагдаж байгааг нь хувийн хвшлийнх маань аж ахуй нэгжүүд баялаг бүтээгчид маань бол энэ бизнес форумынхаа үеэр ч гэсэн хэлж байна. Монгол зохион байгуулагч байгаа бас харилцан солилцож байгаа энэ төлөөлөгчдийнх нь одоо амнаас гарч байгаа үгээрсэн харахад бол энэ шин зах зээл нэгдсэн Төв Аз гэдэг энэ C5 гэж яриад байгаа Төв Азийн 5 орнууд бүгдээрээ манай улстай үх түүхээрээ, үнэт зүйлээрээ, өв соёлоороо бас юм ойрхон харилцан бие биенээ ойлгодог, хүндэлдэг монголчууд бидний бас арчлалын журмаар одоо явж олсон энэ ололт амжилтын талаар ч гэсэн бас ихийг сурахыг, мэдхийг одоо бас туршлагаас нь хуваалцахыг өсөж ирмэлцдэг, бидэнтэй их ойрхон байхыг хүсдэг ийм сайхан улс орнууд байдаг. Дотроосоо Казахстан улстай бол бид стратегийн түншлэл тогтоосон. 24 онд Токаев ерөнхийлөгч манай улсад Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар төрийн ажил хийхдээ стратегийн түншлэл тогтоож манай улсын Төв Азийн 5 орн дотроосоо анхны стратегийн түнш болсон. Тэгэхээр энэхүү одоо энэ айлчлал бол өөрөө юугаараа онцлог байгаа юм бэ гэхээр урд өмнө одоо 24 онд болсон айлчлалаас ялгарх юм нь илүү олон баримт бичгүүдэд гар үсэг зурагдлаа. Суур одоо эрх зүйн баримт бичгүүдийг байгуулж исэн бол энэ удаа бол илүү тодорхой яг ямар салбарт ямар ажил хийх үү гэдгээ тодорхойлсон ажлын план төлөвлөгөөгөө гаргасан 25-аас 26 онд гэж ярьж исэн бол одоо 26-аас 27 онд хэрхэн худалдаагаа одоо ярьж тохирсон 500 саяхан эргэлтэнд хүрэхгүй те ямар салбарт хамтарч ажиллах вэ? Арьс шир, ноос ноолуур, IT энэ олон салбаруудад бол хамтарч ажиллах боломж байна гэдгийг бол илэрхийлж байна. Тэгээ ер нь энэ айлчлалын хүрээнд хийгдэж байгаа уулзлууд өнөөдөр бол 2 дахь гол одоо уулзлын өдрүүд ерөнхийлөгч хоёр ерөнхийлөгч ганцаарчсан уулзалт хийлээ. Аль бие усны хилцээг одоо сайд даргантайгаа зүг сууж байгаа хийлээ. Энэ болгоны цаана юу харагдаж байна вэхээр ер нь бид нарыг ямар шүү байдалтай хүлээж авч байна. Ямар цар хүрээтэй хамтын ажиллагааг санал болгож байна. Ямар шүү боломжуудыг бид нар өөрсдөө төрүүлээд олоод харцсан байна гэдгийг надад их сонь санагдлаа. Тэгэхээр ерөнхийлөгч Токаевын хийсэн одоо өнөөдрийн хэвлэлийн мэдээлэлээс та бүхэн бас харсан бах. Ерөнхийлөгч хийсэн үгнээс бас харагдаж байна. За мөн яг тэр уулзалтын хүрээнд сонсоод сууж байхад бол бүх салбарт хамтарч ажиллах боломж байна гэдгийг ерөнхийлөгч Токаев өөрөө хэлж байна. Ялангуяа одоо өнөөдөр бид энэ AI төвд ирсэн байгаатай холбогдуулаад ярихад бол жишээлбэл энэ цахимжуулалтын ажлыг бол өндөр дээд хэмжээнд хийсэн. Энэ big data буюу одоо их хөгжил, цахим хөгжил, за энэ хиймэл оюуны чиглэлийг бол барьж аваад 2029 он гэхэд бол одоо энэ Төв Азтай тэргүүлэх орн болох төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ салбарынхаа болсон хүчнийг бол 12 настайгаас нь эхэлж бодлогоор бүр дэмжиж бэлдэж эхэлдэг гэдэг маш олон зүйлүүдийг танилцуулж байна. Үндсэн хуулиа шинжилснээр ярьж байна. Үндсэн хуулиа шинжилснээрээ одоо түнш орнуудад нь ямар боломж олцоо бүрдэж байгааг ярьж байна. Зам тээврийн салбарыг онцлон ярьж байна. Манай хоёр улсын хооронд одоо тээвэр явуулахад бол 1700 км-ийг туулж явдаг гэсэн хэрнээ тун ойрхон оршдог хоёр орн. Тэгэхээр хамгийн дэвт замыг хамтарч олъё. Хамгийн дэвт замыг Орчин албаны улсын нутаг дэвсгэр хятадын нутаг дэвсгэрээр бол одоо тодорхойлоод энэ талаараа бол хоёр хөршийнхөө төрийн тэргүүн нартай өндөр дээд түвшинд ярилцаж одоо ингээд хоёр орн ямар нэгэн саадах руугаар худалдаа арилж байгаа эрхэлдэг бай. Энэ олон салбарт хамтарч ажиллах боломжуудыг харсан учраас бид нэр боломжийг боомлж байгаа тэр дотгоруудыг бол үндсэндээ тарифын болон тарифын бус саадахгаар замын одоо асуудлууд те хил гайлын одоо энэ хүндрэл бэрхшээл энэ болгоныг одоо ер нь байж болох бүхэл саадахгаарыг үгүй хийж хамгийн ойрхон хамгийн одоо харилцан ашигтай байдлаар хамтарч ажиллая л гэдэг саналыг ер нь бүх салбарт тавьж байна. Бүх салбаруудаа идэвхтэй монголчуудтай хамтарч ажиллаарай гэдэг чиглэлийг сайд нартаа өгж байна. Тэгэхээр энэ бол манай хувийн хвшлийнх нь, манай төр засгийнх нь бид монголчууд бидний хувьд бол ер нь энэ гадаад бодлогын хүрээнд явуулж байгаа энэ том бодлогын ажлын цаана бол бодит боломжууд бий болж байгаа нь бол ил тод харагдаж байна. Энэ нь өөрөө хөрөнгө оруулалтын салбар, joint venture үүсгэх те одоо бүхэл салбарт уул уурхай арьс шир, ноос ноолуур, хүнсний хувьсгалыг бүхэл хөдөлгөөний хүрээнд хамтарч ажиллах боломж бол харагдаж байна. Тэгэхээр Дамжин сайд гэсэн өөрөө бас энэ талаар ярьсан. Санамж хүчийнхаа хүрээнд яг энэ салбарт хамтарч ажиллах боломжийг бид нар олж хараад айлын тал ч гэсэн одоо уул уурхай геологийн салбарт олон жилийн туршлагатай ялангуяа ураны чиглэлээр Францтай биднээс төрүүлээд ажиллаад үзсэн, олон жил ажилласан. За энэ чиглэлээр бол бас туршлагатай, энээсээ хуваалцах боломжтой гэдгийг хэлж байна. Манай улс бид өөрсдөө анхныхаа одоо газрын тус боловсруулах үйлдвэрийг барьж байгаа улс орны хувьд
газрын тосыг бас Казахстанаас авах энэ стратегийн түншээс авах боломжтой гэдгийг бол олж харсны үндсэн дээр энэ чиглэлээр ер нь ярьж үзвэл ямар байдгийн бэ гэдэг энэ яриа хэлцээ явсан юм байна. Тэгэхээр энэний цаана бол ер нь зөвхөн хоёр хөршөөсөө гэхээсээ илүү бас энэ стратегийн түнш Төв Азийнхаа стратегийн түнш Казахстан улстай энэ чиглэлээр хамтарч ажиллавал бас яадгийн за тэхийн тулд мэдээж нөгөө түрүүний ярьсан дэвт замын асуудал, тээвэрлэлийн асуудал гэх маш олон асуудлуудыг ярилцаж хилцэх ёстой, шийдвэрлэх ёстой. Энийг бол салбар яамдууд, гадаад харилцааны яам хоорондоо ярилцаад энэ санам бичгийн хүрээнд одоо бол их зүүн одоо үндэс нь бий болчихж байгаа учраас энэ чиглэлээр тодорхой ярилцаж одоо гарц гаргалгааг нь хайх боломж бололцоог нь одоо их зүүн төвшөнд болон яг практик амьдрал дээр яаж тогтоох вэ гэдэг ярилцах юм байна. Тэхийн тулд мэдээж одоо стратегийн түнш маань өөрөө бэлэн байх ёстой, сонирхох ёстой, бидний энэ саналыг дэмжих ёстой. Тэгэхээр бүхий л тавьсан саналуудыг дэмжиж байна. Энээс гадна бол бас бид нар зөвхөн эдний талаас тавьсан саналыг одоо манай талаас тавьсан саналыг айлын тал зөвшөөрөө зогсохгүй. Ер нь олон жилийн турш яригдсан Казахстан улсаас бас манай баруун бүсийн нутагт тийм ээ консулын газраа нээх, казах ард иргэдтэйгээ бас ойрхон байх, эдгээр ард түмний бол бас одоо эрхийг хамгаалах гэдэг энэ асуудлуудыг харилцан зорчих, харилцан айлчлах, харилцан одоо аялал жуулчлал хөгжүүлэх шугамар бол энэ консулын газрын нээх хүсдийг тавьж ирснийг бол энэ айлчлалын хүрээнд бол одоо зөвшөөрч бас энэ консулын газрыг нээхэр боллоо. Баян Улгийн аймагаас Казахстан улс руу нислэг шууд нислэгтэй болохыг эргээд хүсэж исэн. Энийг бол бас зөвшөөрч, энийг бол ер нь шийдвэрлэх боллоо. Тэгэхээр энэ болгоныг ерөнхийлөгч нь сая бас хэлж штэ. Ер нь манай энэ казах ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж бид нар ойлгож байна. Ингэснээрээ одоо соёлын харилцаа, хүмүүнлэгийн харилцаа, эдийн засгийн харилцаа бүхий салбарт хөгжих боломжтой. Бид нар чинь ахан дүүс одоо эски туурхтнууд байж хаандаа бие биенлэгөө нисч чадахгүй байна гэдэг чинь яаж харилцаа өгчих вэ? Тэгэхээр энэ айлчлалын хүрээнд бол ийм онцгой шийдвэрүүд гарч үр дүн болж гарч байгаагаар бол наад зах нь бизнес эрхлэгчид хоорондоо харилцан айлчлах, аялах ирээд одоо хөрөнгө оруулалтынхаа орчныг үзэж сонирхоход хүртэл одоо ийм боломж болцоо бүрдэж байна гэж. Тэгэхээр ийм одоо өөр өгөөчтэй зөвхөн одоо тэр байгуулагдсан 18 баримт бичгээс гадна ийм бодит үр дүнгууд гарсан энэ Төв Аз руу чиглэсэн нэг ялангуяа стратегийн түнш манай Казахстан улс руу чиглэсэн гадаад бодлогын амжилттай хэрэгжилт бол яхахгүй бас энэ айлчлалын үр дүн болж гарч иж харагдаж байгаа бас баяртай.